Дорнодын хар сэргээ. Чонон Борис, Хар Игор, Галзуу Кларов, Саксуу Суваров, Шар Коля, Төмөр замын Слава, Иван Болто хар сэргээгээд л халахын шоронд нэрээ дуурсгаж явсан олон Орос нэртнүүд байсан. Социалист нийгэмд оросчих хандлага их байснаас болж эцэг эхчүүд хүүхдүүддээ ийм нэр өгч байсан билээ. Мөн эмэгтэйчүүдийг амарчхад Орос их үлгийдэж авсан бол ихэвчлэн Орос нэр өгсөн байдаг. Гэхдээ ийм нэртэй залуус хожим нь гэмт хэргийн зам руу амархан гулган орж шоронгийн хаалга татсан гайхалтай. Монголчууд нэр өгөхдөө эхлээд лам ховргаас асуудаг. Нэр нь хүндэдсэн бол шууд сольж гэр бүлийн гишүүд нь нёгийгээ арай өөр нэрээр дуудах тохиолдолч бий. Ямар ч байсан Монгол хүнд Орос нэр төдийлөн зогтдоггүй нь эндээс харагдаж байна. 70-аад оны үед шуугуулж байсан Чонон Борисийн тухай мэдэхгүй Монгол хүн үгүй эз. Тэрхүү танхаа дээрэмчний тухай аман яриаг хүүхэд байхад айдас бишрлийг хослуулан сонсдогсон. Чонон Борисыг цаазаар авах гээд боо онолтол тэр цээжээ яран Монголын соёмб, Оросын алах хадуур, Ленин, Чобилсон, Сталин, Цэдэнбал, Брежнев гээд коммунистууд эрхэмлдэг бүх удирдагчдыг хамаг биеэрээ шивчихсэн байж. Аргаа барсан ял гүйцэтгэгчид ажиж чихнийхээ нүхэнд юу ч шивээгүй болохыг олж хараад ээч чинь ирлээ гэж худлаа хэлэн эргэж харахад нь зүүн чихнийхэн нүхэнд сум зоосон тухай яриа байдаг. Энэ тухай гавьяа сэтгүүлч Жамянгуй ярьслаханд Чонон Борис гэхэд хүүхдүүдийг командлаад хулгай хийлгэдэгэр байсан. Гутга барьж сүрдүүлээд сул дорой нэгний хитэн төгрөгийг нь авчихдаг нэгэн. Нэг удаагийн зодоон дээр хүн гутгалсан чинь тэр нь өвчгсөн. Тэгээд энэ хэрэгээс болоод цааслагдсан хүн шүү дээ. Одоо бол хүн гутгалсан хүн цааз байтугай бараг танилтай бол зүгээр гарчхаж байгаа да. Чонон Борисийн фото зураг бүх юм надад бие хэмээн ярьсан байдаг. Чонон Борисийн хувьд наранд манаргаж явсан боловч шоронд 2 удаа ороод гарахдаа бас нэрээ зурайтуулж чадчихжээ. Эхнийх нь танхаа эргээр Амгалангийн хорих ангид 2 жилийн ял идэлхтэй хинхэг зөвлөл энтер нь хүртэл юм хэлж чаддгүй тийм тахал итгээд байсан аж. Цагдаагийн ерхий газрын бэлтгэл хурандаа шархуугаатай ярилцаж суухад Чонон Борисийн сэлбийн гүүрэнд үлдсэн хүчингийн гэмт хэргийг мөрч нохоо альмаа илрүүлж байсан тухай ярьж байлаа. Энэ хэрэгтэй тэрбээр бэрэлгийн шоронд очисон бөгөөд 3 жил яс суухтаа Чонон Борис халахын атмаануудын дунд зүрх зоригтой хэмээн үнэлэгдэж буруу зам руу эргэлт буцалтгүй оржээ. Борисийн хувьд наранд гараад ажилчны соёлын ордон ахуй үйлчилгээний Темс ихтэй сургуулийн оюутнуудын цалин буух үед рекет хийж байсан тухай олон хүн ярьдаг. Ихэвчлэн ажилчны районоор гүйдэлтэй байсан мэнэр уг нь Дархан хотын уугуул юмсанж. Яармагт ах дүүгиндээ амьдарч байсан Борис наадмын дараа хүн амны хэрэг үлдэн шоронд орж цааслуулсан түүхтэй. Зүүн хараагийн харьяат Хар Игор бол онц ностой гэмт хэрэг өдүүлэн 11 жилийн хорих ялаар шийтгүүлэн зүүн хараагийн шоронд жинхэнэ божигнуулж явсан байдаг. Ямар сайнд Хар Игорийн хаант засаглал хараагийн чанга тэглэмтэй ороход 5 жил үргэлжилсэн хэмээн ярьж байх билээ. Саксуу Суваров бол Майнтын шоронд зөвлөл хийж байсан сэргэлэн ир. Тэрбээр уг нь тиймч цадгаа алдсан гэмт хэрэгтэн биш л дээ. Арх гихч хатуу дарснаас болж гэмт хэрэг үлдэн шоронд орсон. Гарч ирээд бусдын адил амьдарч буруу зам руу оролгүй явж чадчихжээ. Мөн таван буудлын Шар Коля бол бас л хуйхтай ир байсан гэдэг. Үгийн зөрөөгөө утгалдаг халахын шорон гэхээсээ илүү ганц судгийн мөрдөнд олон орж гарсан. Ийм нэг ир архинд толгоогоо мэдүүлэн 90-ад оны өвгөнтийн хар шуурганд өртөж хорвоог орхисон ачээ. Төмөр замын Слава бол Оросын эрлийд залуу Хард амьгчдын загалмайлсан эцэг нь. Тэрбээр ганц судгийн мөрдөнд Хард амьгт танхаа хэрэгээр 90 оны сүүлд харагдаж байсан. Төмөр замын атмаа угууруудын нэр нөлөөгөөр төдөлгүй мөрдөн шорон төлөө олж дээшээ гарсан аж. Одоо харин хар сэргийн түүхийг өвлөе. Ханаас нь чарсан хав дөрөвлжин цээж шорцны гэр шиг болчинлаг ёстой нөгөө чонаараад шээс алтмаар өндөр бор залуутай тэр жил би тийм нэг төрийн тусгай амралтанд таарч танилцаж үлээ. Тэр бол Чобилсон хотод божигнуулж өссөн халахын шоронгийн цуутай атман Дорнодын хар сэргээг игч байлаа. Ер нь наран ургах зүгийнхэн нэртэй төстэй нэн хиймэр босоо ерс халахын шоронд яаж явсан нь үе үеийн домог түүхэнд мөнхөрч үлдсэн нь олон байдаг. Яг уу тэр тоороо банд тогос чүлтмэ болиё л доо.
Өнөөдрийг болтол дорнод нутгийнхны хэдэн үеийн хинээс нь ч асуусан. Өө тийм хар сэргийг мэдлгүй яах вэ? Соомж байгаа онин инх болд дуур сүрэнгийн гам болд бүдүүнараа гэдэл аймаг гушуундаа альч талаараа алдар цуун бахархал болон төгсөн зөрөх төвгүүдийн нэг нь халахын шоронгийн атмаануудын нэг хар сэргээ мөнөөс мөн. Хад чулуу хайлаад цутгчихсан юм шиг харагдах халахын хүнд гаруудын нэг байсныг тухайн үеийн шоронгийн зиндааны хулгайч нар төдийгүй засангийн хоёыг офицерууд хүртэл мартаж чадахгүй явна. Бусдаас илүүрхэж гоёж гангалаад байхгүй атлаа. Цэвэрхэн олон тав үггүй хийтэй нэгэнтэй ярьдаг хэл нь нудраг. Мүжик гэж түүнийг хийн хөнгөө ярьдаг. Хинийч гэдэг үлээд нэг салхи шиг сагсуу хянагч байх. Хулгайч нарын ясыг ер нэг амар ойлгоно гэж үгүй. Хүнд амлахаач сайн мэднэ. Хаврын нэг зөөрүүхэн өдөр тэр этгээд ээлжтэй байх үед хүнд ялнаас дөнгөж орж ирсэн хэдэн муу хоригдлын тамыг нь цайж тав баха ханган зугаагаар гарч эхэллээ. Гүйлгэд суулгаж хөвтүүлд сунаалгаад тэр бүхэл тавхтаа жанхууг нь өшөглөн нөөрлөөн цацж байх шиг. Энэ бүхнийг харж өвдсөн сэргээ тэр хянагчийг өөр дээрээ дуудлаа. Даварчихсан муу ялтан намайг дууддаг хинбэ чигээд дэлбэрх алдам нээрвдсэн хянагч ташуураач ирээд л байрлуу гүйж орхон тэр. Сүр адруулан нэрчирсэн тэр хоёгийг сүүжээр нь шал гойдуулан сунтлан тавиад унагчглаа. Энэ муу ялтан чинь алах нь байна хэмээн муухай орлон хар урдаараа гүйсээр шалган нэвтэрхийн байранд явж оров. Араас нь наарны бан зорьсон хар сэргээ хөл нүцгэн харайж байгаа харагдлаа. Хамт ээлжинд гарч байсан хянагч нар нь төв байрлууга тусламж ирэхээр зүгтаасан байж. Дүүрэнгийн чангын шоронгийн үүд цаажийг инхүү нэгэн үдэш төр зуур эцгүүрүүлсэн аим шиг бол дорнодын хар сэргээ байлаа. Хянагч ээлжийн дарга нар зүгтаад алга болоход хар сэргээ шоронгийн даргаыг орлож хоригдлуудын тоог авч засан хүмүүжүүлэх газар руу тайван гэлтгээд өдөр оройн хоолыг ном дүрмээр нь өгчүүллээ. Өөрөө шалган нэвтэрхийн үүдэн зогсчход өнөөдөр эндээс хэн ч орохгүй, илүү хөдөлгөөн бас хийхгүй. Ирэх чөлөөгөө алдсан биднийг ямар хүний оронцгууд манаж байгааг харуулъя гэхэд хоригдлууд дор өрнөөл тгий гэж уухаалаад. Халахын шоронгийн амьд түүхэнд хорихын албаа агчид шоронгоо орхин зүгтааж хоригдлууд өөрсдөө харгалзаж ном дүрмээр байсан тохиолдол үүнээс өөр гарч байгаагүй юм шүү дээ. Түүнээс хүн бүхэл чөтгөрч хүртэл дагчхаар тийм зоригтойр байсан. Нар наашлан өөр орчихсон байсан үе. Өглөөний бослог хараахан болоогүйч эртэж хоригдлууд сэрчгсэн байлаа. Жижүүрийн байрны үүдэнд хэдэн хоёыг жирэтэлж агсчгаж. Жагсаалын талбай өнгөрөөд сэргээ нэгэн бэлтгэлийн хувцастай бүдүү авгаатай цуг хоригдлуудын бие засах газар руу явж байх юм. Хүн бүхний нүд орой дээрээ гараад явчихв. Тэр бүдүү авгаа нь нөгөө алдарт прокурор Отхон Баяр байдаг байгаа. Тэд ямар шугамар холбогдож яаж бие биесээ олж уулзсан яах гэж ирснийг хэн ч үл мэднэ. Тэр өдөр эрхэм прокурор засангийн хэдэн дарга албан хаагч хоёрыг хянагч нарыг ёстой нэг гөлөг болгож хаялаа. Харин халахын хар сэргээ итгэхэд Асланов гэх алга ирээн ярлагтай архи өртөлчихсөн аягалж хундаглан балгаж орж гарна. Ял дээл малганаас сэргээ сална гэж байхгүй. Бусад атмаанууд гялалтсан хороомж ийсэн байхад сэргээ хөл нүцгэн явж байх шиг. Гэхдээ түүний гутал гэхээсээ тол гэмээр гялтгансан хар хороом наарны нард өлгөөтэй бий. Эрх хүний гутал малгай бүс гэдэгтэй ч холбоотой байсан байж болох юм. Ямар ч байсан тэр хизээ ямар ч үед ял дээлнээсээ бүүс ал гэдэг байсан нь өөрөө хизээч хэдий итч юу ч хийгээд хаашаач хамаагүй ачигтана. Онцгой гяндангийн шорон ойрхон гэж боддог байсантай нь холбоотойг хулгайч бүр мэднэ. Сэргээ дуртай л бол тоо нэгдэлтэнд гарна. Түүгээр хинч юу ч оролдож эс зүрхлэнэ. Оролдох аваас сэргээ шоронг тэр өдөртөө л нураана. Далтак гэдэг бат зориг хуйг одооныхоор бол садист талтай байжээ. Тэр саймширсан ч юм уу нэг их дотн хүн болж тоглох гэсэн үү? Унтаж байсан атмааны хөлийн улаар оролдож маасгана уу? Цочид сэрсэн сэргээ уурандаа Далтак бат зоригийг цохоод оногчихгүй яах вэ? Муурын сахлаар оролцсон хулган өмдөндөө би засангаар нэг хэсгэл дээр дооргүй бөөн онгоо болсон удаатай. Тэр мэтчлэн сэргээ хийсэн үлгэр домог шиг үйлдэлүүд өчнөө бөөг тоочч яаж барах вэ? Цаг хугацаа хоног өдөр өнгөрсөөр халахын нэгэн цуу тэрий ял идэх хоногийн тоог үүсэж сэргээг суллагдахад чангийн шоронгийн дарга зэрэг нарын яс нэг сая амарсан. Гэвч халахын шоронгийн атмаануудын ундраг яаж дуусах вүлээ дээ. Хэн нэгэн гарч ирэн хэн нэг өмдөнд нь тавиулж л таараа.
90-ад оны ихээр юм да. Өвлийн нэгэн өдөш оройн тоо хараахан болоогүй л байсангүй. Шоронгийн том төмөр дааман хаалга тачигнан онгойлоо. Энэ орой болсон хойно яахаараа шорон онгойдог үлээ гэж хэрэгт дурлан сониучрахсан хоригдлууд хаалга цонхоороо шагаацгаалаа. Гэтэл чон шиг саарл Волго 24 орж ирсэн. Жагсаалын талбайн өмнөрөө зогсчихлоо. Дотроос нь нүүгэлцсэн том хар хүн бууж ирсэн. Нуруу өөрөн алцаан зогсож зооны хоригдлууд тоондоо нэгтлээ. Тэр хэн байсан гэж бодно. Тэр бол халахад цуутай хар сэргээ байсан юм. Гал хамуудаа эргээр иржээ. Гэвч тэр хэнийг ч ялгаж гомдоогүй юм. Дүүрэнгийн чангагийн шоронгийн 250 хулгайч бүрт татах тамхи уух цайны идэ элсэн чихэр мэтийг тараагаад. Гайгүй хідэн дотны нөхдөдөгөө ганц хоёрын мулталсныг ч одоо энд нуух юм. Дорнодын хар сэргээ гэж ийм л зангарахтай зөстэй зоригтой ир бяртаа эд хаваа гайхуулж байв.